өнөөдөр яг энэ одоо нэвтрүүлгийг одоо энэ хичээлийг үзэж байгаа хүмүүс маань бол хувь хүн дээр би тэгвэл стратеги гэдэг юмыг яаж хэрэгжүүлэх юм бэ? Яаж бичих юм бэ? Тэгэхээр бизнес төлөвлөгөө бичих яаж бичих юм бэ? Тэгэхээр нэгдүгээрт бол би хэн байхыг хүсэж байгаа юм бэ? Тэгэхэд мэдээж бол байгуулгаар бол эрхэмсэг орших вэ? Яах гэж оршин тогтнож байна. Тэгэхээр хувь хүн дээр ч гэсэн ядалгаагүй. Би юуны төлөө зорж байгаа юу ингэж бусдад өгөх гэж байгаа юм бэ гэдгээр эрхэмсэг оршихоо тодорхойлох хэрэгтэй. За энэний дараа бол алсын хараа байгууллага дээр ч гэсэн байна. Бид нэр Монгол улсын ийм байгууллага болно. Бид нар олон улсын ийм байгууллага болно. Тэгэхээр олон танхны хувьд ч гэсэн дэлхийн жишг Монголын банк болно гэдэг алсын харааг тавьж байгаа. Хувь хүний хувьд бол би одоо 2 жилийн дараа 5 жилийн дараа ийм одоо зүйлд хүрсэн байна гэдэг алсын харааг тавьж болно. За тэгвэл өнөөдөр би тэр алсын хараанд өргөхдөө юу хийж чадах юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Энэ бол нөхцөл байдлын анализ. Байгууллага ч гэсэн өөрөө өнөөдөр бид нар зах зээл дээр одоо хаана байгаа юм? Ямар том одоо хэмжээнд энэ зах зээл байгаа юм? Том юм уу, жижиг юм уу? Гэх мэтчлэнгээр одоо энэ зүйлийг бол нөхцөл байдлын анализ хийх хэрэгтэй. Тэгэхээр хувь хүний хувьд ч гэсэн нөхцөл байдлын анализ буюу би өөрт одоо надад ямар боломжууд байгаа гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. За ингээд мэдээж бидүүлээ нөхцөл байдлын анализ өөрийгөө хэн байгаа, зах зээл дээр ямар байгаа, өөрийнхөө зорилго хүрэхэд миний одоо ямар зүйлүүд байгаа гэдгийг мэдчихлээ. За тэгвэл бид нэр SWOT анализ буюу одоо нөхцөл байдлын анализ дотор ахаад хийх хэрэгтэй. Би надад ямар давуу тал, ямар боломж, ямар сул тал, ямар аюулга. Тэгээ энэ бүхнийгаа ингээд мэдсэн хүн бол би энэ одоо боломжоо бол илүү их ашиглах хэрэгтэй байна. Би энэ давуу талаа, миний энэ хувийн ийм ур чадрыг бол би илүү их ингэж өөрийнхөө ингэж одоо тэргүй хэвнээ барьж явж тэрүүгээрээ илүү их одоо өөрийгөө ялгах хэрэгтэй байна. Байгууллага ч гэсэн ялгаагүй. Нөгөө талд нь миний сул тал. Тэгвэл сул талаа би яаж засах юм? Яаж одоо энийг хурдан одоо сайжруулах юм гэдэг аж ахуйн нэгжлэр ч гэсэн байдаг. Тэгээ мэдээж бол одоо аюул ямар эсэл аюулууд биднэрт ирэх юм. Өрсөлдөгч юу хийх гэж байгаа. За өөрийн чинь хувьд бол миний одоо нэг нь дутуу юм аюултай юм үзэгдэл чанарууд байдаг гэдэг. Тэгээ энэ бүхнийг ингээд маш сайн мэдэх хэрэгтэй. Энийг л маш сайн хэрэгтэй. За энийг хийцэн хүн бол ер нь хийцэн байгууллага зөв онцлоод ичиж одоо зовхгүйгээр өөрсдөө муу сайнаа мэдсэн байхад бол дараагийн дээр одоо зорилготой хүрэх алхмууд бол зүгээр өөрөө ургаад гараад ирдэг. Өөрөө ингээд одоо тодорхойлдог. Ямар ч одоо тийм боломжгүй биш зүйлүүд бол ингээд боломжтой болоод гараад ирдэг. Тэгэхээр энэ бол яг нөгөө миний одоо зорилготой хүрэх стратеги гэдэг зүйл бол эндээсээ гарч ирнэ. За тэгвэл би стратеги гэдэг зүйлээ би яг ийм стратегиэр хүрэх юм байна гэдэг үндсэн одоо жанжин шугам авал гаргаад ирнэ. За энэний дараа бол яаж хэрэгжүүлэх вэ? Яаж хүрэх вэ гэдэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө өдөр болгон би одоо ямар дасгал хийж, ямар хугацаанд бэлтгэлээ хангаж одоо хувийнхаа ийм хэмжээнд очих юм. Байгууллага бол одоо өдөр сар одоо хоногоор ямар ажлуудыг гүйцэтгэж тэр стратеги бүрэн хэрэгжих юм бэ гэдэг энэ зүйлүүд гараад ирдэг. Стратеги бол тодорхойлохтой бол хамгийн гол зүйл бол ерөөсө бодит хэрэгжихүйц юм тодорхойлох хэрэгтэй. Одоо зорилго гаргах хэрэгтэй. Монгол улс 2 жилийн дараа сансар дээр өөрийн гэсэн сансрын станцыг байгуулнаа гэвэл одоо энэ боломжтой юу бас хэцүү тий. Яг өөрийн гэсэн бааз байгуулад өөрийн гэсэн технологиор гарна бол хэцүү. Стратеги одоо тэр зорилготой хүрэх гэж байгаа зүйл маань ч гэсэн маш одоо тодорхой, боломжтой, биелэгдэхүйц байх хэрэгтэй. Тэгээ стратеги бол хит их битгий ингэж урт холын хугацаагаар тодорхойлж одоо төлөвлөгөөгөө гаргаж байгаарай. Аль болох тэр стратеги бол 2 жил одоо магадгүй 3 жилээс нэхтрхгүйгээр хэрэгжээд дуусах. Харин эсрэгээр бол богино хийж болохгүй. 1 жилийн дотор бол актер тэгж одоо стратегийг хүчтэй нэвтрүүлээд хэрэгжүүлээд дуусна гэвэл бол бас хэцүү. Тэгээ ямар стратеги, ямар зорилтод хүрэх гэж байгаа гэдгээс хамаарч хугацааг бол тодорхойлох хэрэгтэй. Тэгээд хамгийн гол зүйл бол фантаз, хоосон хин нэгнийг хуурах гэж байгаа, уриал аазан болгох гэж байгаа. Ийм зүйлийг бол бити одоо тавиасаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ хамгийн гол зүйл бол бид нэр өөрийнхөө мөн чанарыг, өөрийнхөө бололцоог маш сайн одоо зүгээр одоо нүүрт тулаад, үнэтэйгээ нүүрт тулаад. За байгууллага бол үнэхээр бид нар одоо үнэхээр энэ зах зээл дээрээ бол хатагт явсан байх юм бол хатагт явгаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй 3 явсан бол 3 дахь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үгүй бид нар алж байгаа, бид нар хамгийн түрүүнд явж байгаа гэдэг гоё одоо хоосон үгээр би энийгээ хуурах. Эннээс эхлээд бол одоо
нөхцөл байдлаа зөв ойлгоогоос бол стратеги бол буруу гарч ирдэг. Буруу одоо экшн төлөвлөгөөнүүд гарч ирдэг. Тэгэхээр нүүр төлж нөхцөл байдалтайгаа нүүр төлж өөрийнхөө яг хаана байгааг сайн тодорхойлох. Ингийн тулд бол бүх хүн маш сайн оролцоотой, маш сайн зөв датан дээрээс одоо өөрсдийнх нь нөхцөл байдлыг тодорхойл. Дата өөрөө буруу байх юм бол таныг бол одоо нэгж чигсэж яваа мүү, хадагт яваа мүү гэдгийг бол буруу тодорхойл. Тэгэхээр би өөрөө хадагт явж байгаа гэдгийг мэдэхгүйгээр нэгт явж байна гэх юм бол би зах зээл дээр тэргүүлж ин мундаг байна, алж ин гэвэл одоо би буруу стратеги гараад ирэх магадaltaй. Тэгэхээр зөв датаг маш сайн одоо датагаа нэгтэлж тэр датануудаа зөв тодорхойлж боловсруулаад эндээсээ бол яг нөхцөл байдлаа зөв гаргаж чадах юм бол дараагийн чинь ингээд бүх ажиллагаа, төлөвлөгөө, стратеги, одоо экшн планууд бол маш тодорхой гараад ирдэг. Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн мастеруудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг одоо App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д тавтамжтай.